Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2023 онд нээлттэй хийж байсан нэг сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон subscribe тааш дэмжихээ бидгийн мартаарай. Ингээд кинонд орцгоё. Манай киноны гол дүр Жювита бол ганц бие ирчүүдийн аппликейшнд оператороор ажилладаг нэгэн. Энэ ажилд зүс царай, галбар, огт хамаагүй тулд тэрээр Моро хэмээх нууц нэрээр өөрийн уянгалаг хоолойгоо ашиглан ирчүүдийн уран зөвлөлийг хөглөж тэдэнд хань болдог байлаа. Жювита бол маш сайхан сэтгэлтэй, ажилсаг бүсгүйч гэлээ. Илүүдэл жингээсээ болоод найз нөхөддөө байнга шовдорлогдож, дотроо нууцхан шаналж явдаг. Түүний цорын ганц зорилго бол өвчтөе эцгийнхээ эмчилгээний зардлыг олох явдал байлаа. Мөн түүний хамгийн үнэнч үйлчлүүлэгчдийн нэг нь шүн бүр Жювитагийн хоолойг сонсож өөрийн нууц түүхүүдээ ярьдаг нэгэн эмч болж таарав. Гэвч Жювитагийн жинхэнэ авьяас болдуулах. Тэрээр нэгэн дуу бичлэгийн компанид ажилладаг боловч харамсалтай нь тайзны ард нуугдсан сүүдрийн дуучин байлаа. Учир нь тус компанид үзэсгэлэнтэй төрөх төгс галбартайж хоолойны чадвар муутай поп дуучин Эвад туслахын тулд зөвхөн Жювитагийн гайхалтай хоолой л хэрэгтэй байж л дээ. Ийхүү Эвач тайзан дээр зүгээр л ам барьж Жювитагийн хоолойгоор алдар нэрд хүрч байлаа. За тэгээд Эвагийн анхны томоохон тоглолтын үеэр Жювита тайзны ард бүхэл сэтгэлээ зориулан дуусан боловч дуундаа хит автан бүжиглэж байгаад хөгжмийн утсан тээглэж хүчтэй унах нь тэр. Хэдийгээр тэрээр өвдөлтийг дисэж тоглолтыг амжилттай дуусгасан ч энэхүү өчүүхэн алдаа нь Эвагийн уур хилэнг бадрааж орхив. Тоглолт дуусмагц Эва уурандаа шатаж Жювита дээр ирээд олны өмнө түүнийг загнаж гадаад түрэх тарган биеийг нь хайр наргүй доромжлож эхлэв. Жювита зөвхөн уучлалтгүй зогсох боловч Эва түнд чи зүгээр л хөдөлгөөнгүй зогсоод дуугаад бол чиний энэ бие тайзны ардаж бүжиглэхэд зориулагдаагүй хэмээн хатуу сануулад түүнийг сэтгэл зүйн гүн дарамтанд оруулж орхилоо. Ийхүү тайзны ард болсон таагүй явдлын дараа продюсер Андре хурж ирэн Жювитагаас гэмтэж бэрсэн эсхийг нь анхааралтай асуув. Тэрээр Жювитагийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж чи байхгүй бол энэ тоглолт бүтэхгүй байлаа хэмээн талархаад түүнийг зөөлөн тэврэв. Гэвч энэ дулаан тэврэлт Жювитагийн зүрхэнд хэтэрхий том горилог төрүүлж орхилоо. Тэрээр Андрег өөрийнх нь гадаа түрхийг бас дотоод сэтгэлийг нь хайрлаж ихсэн хэмээн эндүрч орхив. Хэдэн өдрийн дараа Жювита өөрийн цорын ганц сэтгэлд найз Яратайгаа уулзав. Сэтгэл нь хөөрсөн Жювита Андрегийн тэврэлтийг хайрын илэрхийлэл хэмээн итгэлтэйгээр ярьсан боловч Яра түүний энэ мөрөөдлийг үгүйсгэж Андре бол Индонезийн хамгийн амжилттай продюсер. Түүний эргэн тойронд Эва шиг үзэсгэлэнтэй хүүхнүүд үе түмээрээ байхад тэр яагаад заавал чамайг сонгоно гэж хүмүүсийн ийдэг зан хайр дурлалтай андуурч өөрийгөө ашиглуулахаас болгоомжл хэмээн хатуу боловч үннийг хэллээ. За тэгээд Ярагийн энэ үгс Жювитагийн хуучин шархыг сэтрэж орхив. Тэрээр оюутан байхдаа нэгэн залууд чин сэтгэлээсээ дурлаж байсан ч нөгөө залуу нь Жювитагийн сайхан сэтгэлийг ашиглан зөвхөн хичээл даалгавраал хийлэгдэх байж л дээ. Тэр үед итгэсэн алдарсан Жювита их хэмжээний нойр суулгах юмууж амиа хорлохыг оролцсон ч үхэл түүнийг хүлээж авсангүй. Зүгээр л маш удаан унтсан бөгөөд эргэн тойрных нь түүнийг үнэхээр өөд болчихлоо гэж андууран уйлалтаж байсан тэр ичгэвтер бөгөөд гунигтай мөч тодрон санагдана. Гэвч одоо түүнд бууж өгөх хэрэг байхгүй. Учир нь эмнэлэгт хэвтэж буй аав нь түүнийг л хүлээж байлаа. Хоолны дараа тэд нөхөрлөлөө мөнгөлөхөөр шивээсний газар оров. Жювита олон загвар дундаас Хакуна Матата буюу бүх зүйл сайхан болно гэсэн утгатай үгийг сонгож шивүүллээ. Энэ үг зөвхөн шивээс биш, харин түүний өөртөө өгч буй амлалт, ирээдүйд учрах өөрчлөлтийнх нь эхлэл байлаа. Маргааш нь продюсер Андре Жювитаг хамт харихыг санал болгож замаараа өөрийн төрсөн өдрийн үдшилтэд хүрлцэн ирэхийг өрөв. Андрегийн энэ анхаарал халамжиж Жювитагийн сэтгэлийг хөөргөж тэрээр баяртайгаар зөвшөөрлөө. Мөн Жювита Андред гэр бүлийнхээ хүнд байдлыг мэдгэхийг хүсээгүй тул найзынхаа гэрлөө явна гэж худал хэлэн замдаа бов. Гэвч үнэх хэрэгтээ тэрээр сэтгцэн эмнэлэг твтэж буй аав дээрээ очихоор яарч л дээ. Жювитаг боосны дараа түүний нандин нууцуд бичигдсэн өдрийн тэмдэглэл Андрегийн машин үлдэж Андреж сонид зандаа хөтлөгдөн доторхын нэгэнгүй уншиж амжжээ. Эмнэлэгт ирэхэд аавынх нь биеийн байдал тун тааруу байлаа. Ээжийг нь нас барснаас хойш аав нь сэтгэл зүйн гүн цохилтонд орж одоо Жювитаг өөрийн охин гэж таниха болон талигаа чихнэрээ хэмээн андуурдаг болж л дээ. Хэдийгээр аав нь түүнийг танихгүй ч Жювита аавынхаа төлөө юугаач зориулахад бэлэн байлаа. Тэрээр аавынхаа гарыг атхан сүүдрийн дуучинч гэсэн дуучин болох мөрөөдөл
асуудал нь биелсэн тухайга бас дарга Андре нь өөртөө сайн болсон мэт санагдаж байгаа тухайга гинэн цайлган сэтгэлээр хуваалцав. Ийхүү Андрег өөрийнх нь насны хань болно гэдэгт итгэлтэй байгаа Жувита ааваасаа сэтгэл дотроо айдслал хүсээд итгэл дүүрэн гэртээ харилаа. Маргааш өглөө нь Жувита Андрегаас нэгэн бэлэг хүлээн авсан нь үдшилтэд өмсгөж зориулсан улаан дашинз байв. Жувитач найз Ярада миний зүн совин хизээч алддаггүй. Андре надад үнэхээр сайн болжээ хэмээн баярлан ирэв. Оройн Жувита өнөөх дашинзаа өмсөж Яраг дагуулan үдшилтэд ирлээ. Тэрээр Андре руу яаран очиж хажуудан сун төрсөн өдрийн мэнд хүрэхэд Андрегийн ах Ричард түүнийг хүрмээ тайлахыг хүсв. Гэтэл хүрмээ тайлах мөчөд Жувитагийн итгэл найдвар айдас болон хувирлаа. Дайшинз нь түүний бид дэндүү бариан байсан тул илүүдэлжин биеийн галбирыг нь улам бүр ив хавгүй тодтгож үдшилтэд ирсэн хүмүүсийн шоолонгуйг харцаж түүнийг нэвт шүт ширтэж эхлэх нь тэр. За тэгээд ч болоогүй өнөөх Эвач нь яг адилхан улаан дайшин зөмсөн баярын танхимд бардам алхасаар орж ирлээ. Учир нь Андре Жувитад дайшинз бэлгэлснийг Эвагийн туслах аль хэдийн түүнд мэдэгдчихэлтэй. Эвач Жувитаг олонний өмнө гутаанд оромжлохын тулд зориуд ижил дайшинз сонгож өмсөн. Энэ дайшинз хинд нь илүү цогчийн хараач гих мэтэр дооглов. Өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог Жувитагийн сэтгэл энэ дайралтыг тисэж чадсангүй. Тэрээр нулимсаа барьж ядан клубыг орхин гүлээ. Харин Андре Эвагийн энэ бүдүүлэг үйлчлийг хараад тэсэлгүй түүнийг зэмлэхэд Эвач Жувитаг Андретэй дотносох гэж оролдож буй арчаагүй тархан хүүхэн хэмээн үзэн ядалтаа илэрхийлээд ав. Үүнийг сонсоод Андре уурсан. Чиний өнөөдрийн энэ алдар нэрийг Жувитал бүтээсэн. Хэрв түнд чиний шиг царай зүс галбар байсан бол тэр аль хэдийн дэлхийн од болох байсан гэж хатуухан хэлж орхив. Харамсалтай нь хаалганы цаанаас энэ яриаг сонсож зогссон Жувита Андрегийн өөрийг нь өмгөөлсөн үгийг би зөвхөн царай муутай тарган болохоор л тайзан дээр гарч чаддаггүй юм байна гэж буруугаар ойлгон итгэл найдвар нь бүр мөсөн тасарлаа. Ийхүү Жувита гэртээ ирсэн даруйда дахин нойрсуулах юмууж амиа хорлохыг завдав. Гэтэл яг тэр мөчөд ганц бие ирчүүд аппликейшн дээр нь дуудлага ирсэн нь түүний байнгын үйлчлүүлэгч өнөөх хэмжээнд байлаа. Энэ дуудлага нь ч түүнд үхэх биш харин ч өөрийгөө бүр мөсөн өөрчлөх галзуу гэмээр санааг төрүүлв. Маргааш нь Жувита гоо сайхны алдартай мэдсэл доктор Эриктэй уулзав. Энд түүнийг хараад маш их мөнгө шаардлагатай гэж төлбөрийн чадваргүй Жувитаг эмнэлгээс хөөх гэж оролдов. Гэвч Жувита утсан дээрх нэгэн бичлэгийг тоглоулж эхлэхэд доктор Эрикч бүр цочролд орхон тэр. Учир нь шүн бүр моороо залгаж нууц түүхүүдээ ярьдаг өнөөх сонин үйлчлүүлэгч нь доктор Эрик болж таарав. Өөрийнх нь шүн бүр дурлаж сонсдог халуухан моороо нь өмнө нь зогсож буй энэ тарган бүсгийн мөн гэдгийг мэдсэн эмч гүн шоконд орлоо. За тэгээд Жувитач үүнийг ашиглан намайг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй болгож өржил. Тэгвэл би чиний нуцыг хадгална хэмээн тулгав. Ийхүү аргагүй хэрхэн доктор Эрикч Жувитагийн гадаад төрхийг бүрэн өөрчлөх эрсдэлтэй бөгөөд хүнд хагалгааг хийхээр зөвшөөрлөө. Жувита хагалгаанд орохынхоо өмнө сэтгцийн эмнэлэгт байгаа аав дээрээ очиж хэдэн сарын турш уулзаж чадахгүй гэдгийг хэлэн салах эс гүйцэтгэв. Үүний дараа тэрээр доктор Эрикийн хяналтанд бүтэн биеийн өөх соруулах маш хүнд хагалгаанд орлоо. Түүнийг хагалгаанд орж сураггүй алга болсныг хинч мэдсэнгүй. Тэр зүгээр л ор мөргүй алга болчихсон нь Андрэг маш их сандаргав. Учир нь Эвагийн шин цамгийн бичлэг дутуу бүх амьд тоглолтууд Жувитагийн хоолойгүйгээр ямар ч боломжгүй байлаа. Харин Эва ууранда Жувитагийн гэрлөө дайран орсонч тэндээ зөвхөн аавынх нь эмнэлгийн бичиг баримтыг л олж авав. Ингээд Андре Эва хоёр Жувитаг тэнд байгаа гэж найдан эмнэлэгт очисонч сэтгцэн эмэгтэй аав нь тэдэнд ганцч ойлгомжтой үг хэлж чадсангүй. Хэдэн сарын дараа хагалгааны үр дүн үнэхээр гайхамшигтай байлаа. Жувита толинд өөрийгөө хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Тэрээр яг л Индонезийн супер модель мэт үзэсгэлэнтэй төгс галбартай бүсгүй болон хувирчээ. Хаалганы дараах нөхөн сэргээх хэмжилгээ дуусны дараа тэрээр шин дүр төрхөндөө дасгаар итгэлгүүр ортол санамсаргүй байдлаар Андре Эва хоёртой таарчхан тэр. Эвагийн нэр хүн дунаж дуучны карьерын зогссон тул тэрээр дэлгүүрийн лангууны ард хайруулын тавг сурталчлан зогсох бөгөөд Жувита тэдний хажуугаар бардам алхасаар өнгөрлөө. Гэвч нэг өдөр Жувита замын хөдөлгөөний жижиг осолд орж цагдаагийн газарт хүргэвдэв.
Түүний иргэний үнэмлэх дээрх тарган зураг өмнө нь зогсож буй үзэсгэлэнт бүсгүйтэй огт тохирохгүй байсан тул цагдаа нар түүнийг бичиг баримт хуурамчаар үйлзэн сэжиглэн батлан дагчаар Яраг дудлаа. Яра эхэндээ өөртөө итгэлтэй зогсох энэ бүсгийг огт таньсангүй. Гэвч Жувита түүнд бэлхүүсэн дээрх Хакуна Матата шивээсээ харуулмагс Яра шоконд орж баярлсандаа найзыгаа чангаар тэврэн авлаа. Тэд ресторанд орж хооллох зураа Яра Эвагийн цомог Жувитагийн хоолойтой ижил хоолой олдохгүй байгаагаас болж зогсон байдалд орсон тухай дуулгав. Энэ мэдээнд Жувитад нэг санаа төрөв. Тэрээр Эвагийн сүүдийн дуучин шалгаруулах тэмцээнд оролцож Андретай дахин уулзахаар шийдэв. Тэр одоо зөвхөн хоолой биш, харин өөрийнхөө бүх зүйлээр тайзан дээр гялцахыг хүсэж байлаа. Удалгүй Ярагийн найз залуу Риски тэндээ уулзахаар ирлээ. Яра найзынхаа нууцыг хадгалахын тулд Жувитаг Анжела хэмээн шинэ нэрээр танилцуулав. Риски бол турах бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээний ажилтан бөгөөд өөрийн ашигын төлөө хайртай бүсгүй Ярада чанаргүй бүтээгдэхүүнийг хүчээр шахаж түүнийг байнга дарган харагдаж байна гэж сэтгэл зүйн дарамтанд оролдог нэгэн байв. Жувита найзыгаа өөртөө итгэлгүй болж эрүүл мэндээр хохирч байгаад харамсан тэрхүү бүтээгдэхүүнд хортой бодис байж магадгүйг анхааруулсан ч Рискид ухаангүй дурлсан Яра найзынхаа үгийг сонсхийг хүссэнгүй. Маргааш нь Жувита хуучин дуу бичлэгийн компани дээрээ Анжела гэх нэрээр шалгаруулалтанд орохоор ирлээ. Түүнийг дуулж эхлэхэд танхимд байсан бүх хүмүүс ялангуяа Андре, Ричард нар алмарч орхов. Ийхүү гайхалтай хоолой гоо үзэсгэлэн хоёр нэгэн бие зохицсон Анжелаг хараад тэд түүнийг Эвагийн сүүдэр биш харин Индонезийн поп ертөнцийн шинэ нот болгохоор шийджээ. Ингээд шууд л Анжелагийн анхны сингл дуу мэндэлж клипний зураг авалтаж амжилттай боллоо. Анжелагийн дуу цацгсан даруйда Индонезийн хөгжмийн чартуудыг тэргүүлж хүн бүрийн сонсох дуртай хит боллоо. Гэвч энэхүү амжилт нь Эвад маш том аюул мэдрүүлж тэрээр Жувитаг олж байр сууриа хамгаалахын тулд улаарч эхлэв. Эва дахин сэтгцэн эмнэлэг рүү очиж Андре руу залгаад би Жувитаг заавал олно. Түүнгүүгээр миний хоёр дахь цомог бүтэхгүй хэмээн орилго боловч Андре түнд бусдын хоолойг ашиглаж амьдрахаа болж өөрийнхөө ур чадварыг сайжруул. Анжела бол жинхэнэ авьяастан харин чи хэн блэ? Химээ хэлээд уцаа тасалчихсан тэр. За тэгээд уурандаа багтар цохилсон Эвагийн өмнө гинтэл Жувитагийн аав гараад ирэв. Тэрээр Эвагийн нүд рүү игцлэн харж сэтгэл доторх муу мухагаа гаргаж хаявал дуу чинь илүү сайхан сонсогдно гэж гүн гүнзгий утгатай зөвлөгөө өгсөн нь Эваг хэлэх үггээ болтол нь алмайруулж орхилоо. Нөгөө талд хоёр дахь дууныхаа үеэр Анжела нэг л төвлөрч чадсангүй. Дуун техник талаасаа төгсж гэлээ. Ямар ч амьгүй сонсогдож байлаа. Харин Андре бичлэгийг зогсоож түүнд нэгэн дүрс бичлэг үзүүлв. Энэ нь Жувитагийн анхны шалгаруулалтын бичлэг байлаа. Андре Анжелагийн нүд рүү игцлэн харж энэ бүсгүйг сайн сонс. Тэр чиний шиг төгс төрөхгүйч дуундаа бүх сэтгэл зүрхээ зориулж байна. Сонсогчдод чиний үзэсгэлэнтэй царайг биш. Энэ бүсгүй шиг чин сэтгэлийг чинь хүлээж байгаа хэмээн хэлв. Ийхүү Анжела өөрийнхөө хуучин төрхийг дэлгэцээр хараад та тэгээд энэ тархан эмгтэй шиг дуул хийж байгаа мó хэмээн санамсаргүй асууж орхив. Андре түүнийг шууд л зэмлэж Жувита бол миний хувьд хамгийн онцгой хүн. Түүнийг зүгээр нэг тарган гэж битгий дууд хэмээн өмгөөлөв. Энэ үгс ч Жувитагийн зүрхэнд гэрэл хасаах шиг л болов. Тэрээр өөрийгөө хамгийн царай мотой гэж голж байх үед Андре түүнийг онцгой гэж үнэлдэг байсныг дөнгөж сая л ухаарчээ. Анжела гих хиймэл багны цаана нуугдаж байгаадаа тэр анх удаа маш ихээр харамсалж эхэллээ. Ингээд л сэтгэл нь өмөрсөн Жувита Яратай уулзаж Андред үннээ хэлэх тухай зөвлөлдлөө. Гэвч Яра түнд бүх иржүүд гой сайхны хагалгаагаар бүтсэн хиймэл хүүхэн дургүй байдаг хэмээн хатуу сануулад ав. Энэ үг тэдний дунд маш том аргаанд игдээлээ. Жувита хариуд нь Яригийн өөртөө итгэлгүй байдлыг далимдуулан турах бүтээгдэхүүн шахаж байгаа найз залуу Рискигийг нь арчаагүй байдлыг нүдэн дээр нь хэлж орхив. Тэр чамайг хайрлаж биш ашиглаж байна гэх үгэнд Яра гомдон нулимстайгаа хоцорлоо. Удалгүй Жувитагийн айдсыг Андрегийн дараагийн үйлдэл улам батллаа. Тэрээр Андрегаас гой сайхны мэдслийн талаар асуухад Андре би байгалийн гой үзэсгэлэн дуртай. Өөрийгөө мессээр өөрчилсөн эмгтээчүүдээс хуурамч зүйл үнэртдэг гэж хэлсэн. Жувитагийн ам нэг гэсэн сүүлчийн зургийг бохооч орхив. Маргааш өглөө нь Жувита анхны телевизийн шууд нэвтрүүлэгтээ бэлдэж байтал Яра турах бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэж угаан алдан эмнэлэгт хүргэсэн тухай төгшүүртэй мэдээ хүлээн авлаа. Алдар нэр карьерын дөнгөж эхэлж байсан ч Жувита эргэлзэлгүйгээр студийг орхин эмнэлэг рүү ярав. Яг энэ үед найз охиноо бүтээгдэхүүн борлуулах хэрэгсэл болгон ашиглаж байсан Рискийг ирэхэд
хэлэхэд Жувита тесэрч "Хэрв Ярад ямар нэг зүйл болвол би чамайг өөрийн гараар дуусгах болно. Дахиж түүний ойр хавьд үзэгдэх юм бол цагдаад өгнө" гэдэл сүрдүүлж гарав. Харин Ризки түүний шийдэмгийг харснаас имэж үг дуугийнхан зүгтлаа. Ийхүү сайн найзыгаа аюулгүй болсныг мэдсэн Жувита студ руу буцаж телевизийн нэвтрүүлэгтээ амжилттай оролцов. Анжелагийн гайхалтай хоолой Индонез даяар цувраатаж тэрээр жинхэнэ утгаараа үндэсний охин тэнгэр болон хувирлаа. Тоглолтын дараа Андре түүний амжилтыг тэмдэглэж Анжелад улам бүр татагдж байгаагаа нууж чадахгүй байв. Гэвч хувь заяа гэлдээ Андрег аавтайгаа уулзахаар явах зур. Жувита буудан дээр зүүрмэлж санамсаргүйгээр цаасан дээр өөрийн бэлхүүсэн дээрх Хакуна Матата шивэснийхээ дүрсийг гаргаж орхижээ. Эргэж ирсэн Андре тэрхүү дүрсийг хараад зочролд орох ба. Энэ нь Жувитагийн өдрийн тэмдэглэл дээрх зурагтай яг ижилхэн байлаа. Ингэж Андре өөрийнх нь хайрлаад байсан бүзэглэнд Анжела бол үнэндээ Мисцлаар бүтсэн Жувита гэдгийг олж мэдлээ. За тэгээд хэд хоногийн дараа Анжелагийн анхны цомгийн нээлт боллоо. Гэвч Андрегийн хүйтэн хүндийг харж Жувитагийн сэтгэлийг зовоож байлаа. Мөн нээлтийн оргил үед өнөөх Эва ч хорон эмнэмсэглэл тодруулсаар Анжелагийн хамгийн үнэнч шүтэн бишрэгчийг авчирлаа хэмээн Жувитагийн аавыг хөдлөн танхимд ороод ирхэнээр олонний анхааралч тэдэн дээр төвлөрөхөд Жувитагийн царай хувис хийж аав нь түүнийг "Охин минь чи ямар үзэсгэлэнтэй болоо вэ" хэмээн нулимс туслуулан тэмүүлэхэд Жувита алдар нэрээ алдахгүй гэж айсандаа "Би энэ хүнийг танихгүй, андуурсан байх" хэмээн хэллээ. Төрсөн ааваасаа татгалзаж буй найзынхаа энэ арчаагүй үйлсийг харсан Ярагийн дургуйцэл дээд зэгтээ хурж тэрээр Жувитагийн аавыг тэгмрэн танхимаас дагуулan гарлаа. Ийхүү Жувита ганцаараа гэрэлцэн тайзан дээр гэвч дотоод сэтгэл нь бүр мөсөн хоосорсон мэт хоцров. Цомгийн нээлтийн дараа Жувита өөрийн жинхэнэ төрхийг дэлгэхээр Андре дээр иртэл Андре аль хэдийн бүхнийг мэдсэн байлаа. Тэрээр нулимс туслуулан "Би зөвхөн үзэсгэлэнтэй болох гэж биш, зүгээр л хүн шиг харагдах гэж энэ бүхнийг хийсэн. Таны хэлсэн хэрв Жувита хөөрхөн байсан бол гих үг миний зүрхийг зүсэж намайг ийм байдалд ороход хүргэсэн" хэмээн хамаг үннээ дуудлав. Түүний зөвхрөл илүүдэл жингээсээ болж амссан доромжлол бүхнийг сонсоод Андре өөрийнхөө бодлогогүй үгэнд маш их гимшиж Жувитаг тайвшруулан тэврэв. Маргаашийн тоглолт бол түүний хувьд Анжела биш, харин Жувита гэдгээ дэлхийд тунхаглах хамгийн чухал мөч байлаа. Маргааш нь Анжелагийн бие даасан анхны тоглолт эхэлж танхим дүүрэн үзэгчэд түүнийг хүлээж байлаа. Дуу дундаа орж байтал Эвагийн хорон төлөлгөөгөөр Жувитагийн авч гинт тайзан дээр гараад ирэв. Тэрээр охиноо танин баярлсандаа эв хавгүй бүжиглэж эхлэхэд Ричард түүнийг тайзнаас хүчээр булахыг завдах боловч Жувита дууг зогсоож түүнийг үлдээгээрээ "Энэ хүн бол миний аав" хэмээн чангаар хэллээ. Ийхүү танхим тэр чигтээ намгүй боллоо. Жувита нулимсаа харчин үзэгчдийн өмнөд "Би та нарт худлаа хэлсэн. Би бол та нарын хайрлаад байгаа Анжела биш. Харин Мисцлийн тусламжтайгаар өөрийгөө нуусан тарган царай модой Жувита байна. Би гадаад төрхөөсөө ичиж ааваасаа хүртэл тацгалсан арчаагүй нэгэн" хэмээн амьдралынхаа хамгийн гашуун үннийг олон дэлгэлээ. Тэрээр сүүдрийн дуучин байсан үе аавынхаа өвчин зэргийг чин сэтгэлээсээ ярихад үзэгчд төдийгүй Андре Яра нарч нулимс туслуулан сонсож байлаа. Гэвч түүний энэ зоригтой өвлдөр хүмүүсийн зүрхэнд хүрч үзэгчд Жувита хэмээн хашгирч түүнийг байгаагаар нь хүлээн авч дэмжиж байгаагаа илэрхийллээ. Цаг хугацаа өнгөрч Жувита одоо өөрийнхөө жинхэнэ нэрээр тайзан дээр гялалзаж Индонезийн хамгийн алдартай дуучин болжээ. Тэрээр Андредээ үерхэж зөвхөн царай зүс биш, сэтгэл зүрхээрээ нэгдсэн аз жаргалтай хос болов. Харин Эвагийн хувьд байдал биш төв. Тэрээр дуучны карьераа бүр мөсөн алдаж олонний анхаарлыг татахын тулд YouTube сувгныг гуйлагчин мэт жүжиглэн контент хийж байгаад хотын хэв журам зөрчсөн зэргээр цагдаа нарт баригдаж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжigэй. Бидний мартаарай.